Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэн 100-ны мэдээ сүнний 7 хоногийн таймыг сэтгүүлч Мягмар Жаргал болон Бэм Хажид нар хүргэхээр ажиллаж байна. За тэгэхээр одоо манай сонин бол 7 хоногийн сүүлээр одоо сонинд нийтлэгдсэн онцлог материалууд болоо одоо тэр 7 хоногт болсон үйл явдлуудыг томилон хүргэдэг шүү дээ. Тэгэхээр одоо манай даваа гарагийн одоо онцлог болон бол амьдралын тойрог болон маань байдаг. Бид нар 7 хоног бүр одоо даваа гарагт уншигчдаа хүргэдэг байгаа. Тэгээд энэ 7 хоногийн зочноор манд бас ямар онцлог хүн урьж оролцуулсан бол. За манай энэ 7 хоногийн амьдралын тойрог болонд маань чөлөөт бүхийн гавьяа тасгалжуулагч хос хоёрыг бид урьж ярилцсан байгаа. За тэгэхээр энэ хүн маань одоо бас чөлөөт бүхийн замлаа яаж эхлүүлсэн талаар бас гавьяа тасгалжуулагч болох хүртлээр одоо юуг туулсан талаараа бас сонирхолтой ярилцлагыг хүргэсэн байгаа. Тэгэхээр бас даваа гарагийн амьдралын тойрог булангаас хүлээн авч явах боломжтой. За мөн одоо манай даваа гараг болгон хүргэдэг нэг болон leadership forum маань байдаг. За энэ удаагийн зочнороо бол бид нар Кристина Нобелийн хүүхдийн сангийн Монгол дахь захирал амар жаргалтай одоо энэ хүүхдүүдийн сэтгэл зүй, аюулгүй одоо орчин нөхцөл за мөн одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэг одоо яагаад үлддэг тэр сэдлийн талаар ч юм уу ер нь ярилцсан байгаа. За тэгээд амар жаргалын хувьд бол одоо хүүхдийн цахим орчны хэрэглийг хязгаарлах хууль эрх зүйн орчин бол зайлшгүй шаардлагатай байна. За энэ хүү одоо ийм хууль эрх зүйн орчинтай болох юм бол одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэгийг бол бас ингэ шийдвэрлэх томоохон юм гаргалгаа болно гэдгийг бол ярилцлагын үеэр онцолж байсан. За тэгэхээр бас шинэ засгийн газар бүрдээд бас хуралдааны эхлүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 7 хоногт бас улс төрийн ямар үйл явдал болов тэр талаар хүргвэл. За тэгэхээр одоо өнгөрсөн даваа гарагийн засгийн газрын хуралдаанаар бол ерөнхий сайд учрал ерөнхий одоо чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж бусдыг нь одоо чөлөөлнө гэдгээ мэдгдсэн. За ингэснээр бол одоо ерөнхий чиг үүргийн яамны 4 дэд сайд үргэлжлүүлэн ажиллахаар болсон. За түүнээс гадна одоо батлан хамгаалах яам, байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам нь л одоо дэд сайдтай ажиллахаар юм болсон байгаа. За ингээд одоо эдийн засгийн хөгжлийн дэд сайдар даваа сүрэн, за гадаад харилцааны дэд сайдар бол амар төвшин, за сангийн дэд сайдар хулан, хууль зүйн дотоод хэргийн дэд сайдар мөнх эрдэнэ, за батлан хамгаалахын дэд сайдар баасан дам, байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн дэд сайдар мөнх тамирнаар одоо үргэлжлүүлэн ажилланаа. За ингэснээр бол одоо учрлын засгийн газар нь 19 сайд 6 дэд сайдтай бол одоо ажиллахаар болж байна. За тэгээд энэ жил одоо манай улсад нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн одоо цөлжилтөд тэмцэх COP17 гэдэг дээд хэмжээний одоо юм хурал уулзалт болно. За үүнтэй холбоотой одоо бэлтгэл ажил гадаад дотоод олон арга хэмжээ уулзалтуудыг бол одоо төлөвлөсөн учраас одоо батлан хамгаалахын дэд сайд болон байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн дэд сайд нарыг бол хэвээр үлдээхээр болсон юм байна. За мөн бид одоо Мягмар гарагийн өдрийн сурвалжлагаараа чэнжүүдийн одоо гарт орсон одоо нөөц юм ах гэсэн сэдвээр бол бас нэг сурвалжлага бичсэн байгаа. За энэ нь яасан бэ гэхээр бас дэд зэл төрчний үн нэмэгдэхтэй холбоотойгоор бас тодорхой нэр бүтээгдэхүүн буюу одоо 362 төрлийн нэр бүтээгдэхүүнд одоо үнийн өөрчлөлт орсон байна. За үүний гол нь бол бидний хоол хүнсний гол орцолох одоо маханд шууд өөрчлөлт орсон байна л да. За ерөнхийдөө бол энэ талаар бас сонирхолтой сурвалжлагыг манайх өдрийн сурвалжлагтаа онцлсан байгаа Мягмар гарагийн. За мөн бид одоо бас Мягмар гарагийн хангаан бүсийн мэдээгээрээ Архангай аймаг болон Баян хонгор аймгийг онцлсан байгаа. За энэ удаагийн бүсийн мэдээгийн онцлог нь болохоор зэрэг одоо Брэйл цонх үйлчлэгийг Архангай болон Баян хонгор аймагт одоо хэрэгжүүлж байна. За энэ нь юу вэ гэхээр одоо аймгийн засаг даргын одоо үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх одоо зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, одоо иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор одоо Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран одоо Брэйл цонх төслийг хэрэгжүүлээд байгаа талаар бас онцолж ярьсан байгаа. За мөн одоо бид нар Мягмар гарагийн дугаартаа нэг одоо онцлох Монгол улсын төлөө булангаа бас хүргэсэн байгаа шүү дээ тий. За энэ удаагийн зочноор нэлээд бас онцлох гоё одоо сонирхолтой юм хүчний салбарын зочныг урьсан байгаа тий. За тэгэхээр бид бас Монгол улсын төлөө болондоо ерөнхийдөө бол бас зэвсэгт хүчинд ажилдаг одоо мундаг хэрхмүүдийг бас урьж ярилцдаг. За тэгвэл энэ удаагийнх болохоор нэгдсэн үндэсний байгууллага одоо мандатын ихийг сахиулах үйл ажиллагаанд 14 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд одоо энэ жил ирсэн зэвсэгт хүчний 284 дугаар ангийн цагуурын 1-р бүлгийн дарга тэслэгч Чулуун Жаргалыг урьж ярилцсан байгаа. За энэ эмэгтэй нь бол одоо өмнөд Суданд одоо үүрэг гүйцэтгэх явцдаа яг юу болж исэн талаар бас сонирхолтой яриануудыг бидэнд хүргэсэн байгаа. За энэхүү ярилцлагыг манай Лав гарагийн Монгол улсын төлөө булангаас хүлээн авч унших боломжтой. За тэгэхээр бас Мягмар гарагт төрийн байгуулалтын байнгын хорон одоо
хуралдаан хэлэлцэн шүү дээ. Тэгэхээр энэ талаар бас энэ үеэр бас одоо ямар асуудлыг хэлэлцэн үү? За тэгэхээр одоо өнгөрсөн мигмар гарагт бол төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болсон. За энэ хуралдаанаар бол ерөнхийлөгч хүрэл бүхий одоо санаачилсан улсын хурлын гишүүнийг игүүлэн татах энэ хуулийн төслийг төслийн талаар бол хэлэлцэн. За тэгээд төслийн хуралдаанд оролцсон 21 гишүүний бол одоо 14 буюу 66.7% нь энэхүү саналыг хэлэлцгийг бол дэмжсэн. За тэгээд энэ одоо ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүнийг игүүлэн татах хуулийн төслийг хэлэлцгийг одоо дэмжсэн талаар мэдээлэл бол бид нэр 5 гарагийн дугаартаа хүргэсэн байгаа. За мөн бид 5 гарагийн нийгэм асуудал болондоо бас удахгүй болгож байгаа Ешийн босго оноог одоо доктортой байх талаар бас энэ асуудлыг хөндөж ярилцсан байгаа. За тэгэхээр энэ жилийн Ешиг бол 6 дугаар сарын 25-наас эхлэн одоо эхлүүлж зохион байгуулна гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. За тиймээс боловсролын яамнаас 26-аас 27 оны хичээлийн жилд томоохон ихтэй сургуулиудын бакалаврын хөтөлбөрт одоо оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго онооны жигсаалтыг бас танилцуулсан байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй манай 5 гарагийн нийгэм асуудал болонгоос хүлээн авч унших боломжтой. За бид нар Пүрэв гарагийн нийгэм асуудал болонгоор одоо ойрхит орондын мөргөлдөөний нөлөөгөөр Монгол болон одоо Солонгос улсын одоо энэ бараа бүтээгдэхүүн одоо эдийн засагт одоо ямар өөрчлөлт бий болж байгаа талаар л асуудлыг хүндсэн. За одоо манай улсын жишээг авах юм бол одоо манай улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд бол аль хэдийн одоо үнийн нэмэгдэл бол ингээд ороод эхэлсэн байгаа тий. За тэгэхээр одоо энэ үнийн өсөлтийг сааруулахын тулд төр одоо богино хугацаанд ийм татварын дарамтыг бол бууруулах шаардлагатай гэдгийг бол бид нар энэхүү сурвалжлагаараа бас бичсэн хүндсэн байгаа. За мөн одоо үүнээс гадна зөвхөн манай улс ч энэ хямралд өртөөд байгаагүй. Дэлхийн олон улс орн бас өртөж байгаа. За тэдний нэг бол Солонгос улс байгаа. Солонгосч ч гэсэн мөн одоо энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн за тэгээд одоо хийм цэвэрлэгээ гэдэг юм уу те жижиг аж ахуйн нэгжүүдийн бас үн бол одоо нэмэгдсэн талаар л бид нар бас яг юм харьцуулсан сурвалжлага гэх юм уу гэж бичсэн байгаа. Тэгээ энэ талаар та бүхэн Пүрэв гарагийн дугаараас мань хүлээн авч уншаарай. За мөн бид одоо Пүрэв гарагийн өөр зочин болондоо одоо Монголын бүжгийн спортын холбооны шүүгч, Стар бүжгийн студийн тасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ууган Цэцэг үрж ярилцсан байгаа. За тэрээр 2009 оноос бүжгийн спортоор хичээлж эхэлсэн бөгөөд 2015 оноос Стар бүжгийн хамтлагийн гишүүн болсон. Харин өнгөрсөн жил одоо сүүлчийн дэлхийн аваргын тайзнаа гарч тамирчны замналаасаа зодог тайлж шүүгчийн шин замналалтаа одоо хөл тавиад байгаа талаар нь бас бид сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн байгаа. Тэгэхээр энийг одоо Пүрэв гарагийн өөр зочин болонгоос хүлээн авч унших боломжтой. Бид мөн одоо Пүрэв гарагийн асуудал шийдэл болонгаараа бол одоо Монгол улсад гэр бүл хүүхдийн шүүх ингээд байгуулснаар хүүхдийг шууд яллах биш нийгэмшүүлэхийн эрхцэн орчин бүрднэ гэдэг талаар асуудлыг хүндсэн байгаа. За тэгээ юу гэхээс насан туршаагүй хүн гэмт хэрэг үйлдэхээрээс манай Монгол улсад одоо шууд эрүүгийн хуулиар буюу одоо яг насанд хүрсэн хүнтэй ижил төвшөнд бол ерөөхдөө ял шийтгэл эдлүүлж ерөөхдөө хэргийг бол хинэн хэлэлцээд байгаа. За тэгэхээр дэлхийн дахинд бол одоо 100 гаруй жилийн өмнөөс бол одоо энэ хүүхдийн хэргийн дагнасан шүүх бол байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Тэгэхээр манай улс ч гэсэн энэ жишгийг дагаад одоо гэр бүл хүүхдийн дагнасан шүүхийг байгуулах хэрэгтэй байна гэдэг хүрээнд за 2024 онд энэ тухай хуулийг батлаад за энэ оны 1-р сарын 1-ээс гэр бүл хүүхдийн шүүх байгуулах тухай хуулийг бол дагаж мөрдөж эхэлсэн. За одоо гэвч яг энэ дагнасан шүүх маань бол яг одоо энэ үйл ажиллагаа нь эхлэх байгаа юм байна. Тэгэхээр энэ хүү шүүхийн үйл ажиллагаа одоо яаралтай эхэлснээр одоо олон хүүхдүүд бол шууд ингээ яллагдах биш нийгэм шиг юм хэрэгцэн орчин бүрдэхийн зэрэгцээ одоо ер нь тэдгэр хүүхдүүдэд илүү тийм эерэг өөрчлөлтүүд бол бий болно гэж үзэж байгаа юм байна лээ. Энэ талаар бид нар бас бичсэн байгаа. За энэ удаагийн Баасан гарагийн говийн бүсээ мэдээгээр бид одоо өв соёл болондоо өөх түүхийн үлгийн нутаг Өмнө Говь аймгийн Орчуудын хэвлэлийн гишүүн одоо боловсрол соёл шинжлэх ухааны яамны үндэсний соёл бичгийг түгээн дэлгэрүүлэгч шагналт чөлөөт уран бүтээлч Ган зөргийг урьж ярилцсан байгаа. За тэрээр уран бичгийн өв боломжлыг орчин цагийн одоо төрслөх орлоготой хослуулан хөгжүүлж уран бичлэгийн одоо бүтээлээр үндэсний бичиг соёлыг олон нийтэд сурталчилж одоо түгээн дэлгэрүүлж яваа нэг юм аа. За мөн одоо улс төрийн хүрээнд Пүрэв гарагт болсон нэг онцлог үйл явдал нь л одоо Ардчилсан намын хуралдаан байсан. Ардчилсан намын хувьд бол одоо хоёр талд хуралдаж за улмаар одоо Ардчилсан намын дарга цогтгөрлийг энэ хуралдаанаар бас огцруулсан ийм шийдвэрүүд бол бас Пүрэв гарагт гарсан байна. Тэгэхээр энэ тухай манай Баасан гарагийн дугаараас уншаарай. За 100-ны мэдээ сонины 7 хоногийн томыг сэтгүүлч Пим Хажид олон мигмар жаргалнаар хүргэлээ. Эх 7 хоногийн томороо эргүүлцгаая.
100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.